зориултын дэвтрүүд зардаг байхгүй. Тэгээ тэр дэвтрийг аваад бүр ингээ багантаа хоёр газар орлогон, зарлогон тий хаашаага нөгөө энэ сарынхаа хуримтлыг хийсэн үү тий нөгөө бондоо авсан уу цэцгийн газрынхаа гэдэг тэр бүгдийг ингээд бүр ингээд төлөвлөдөг, бичдэг, хөтэлдэг тийм дэвтэр зардаг байхгүй бүр зориултын. Тэгэхээр чинь яадгүй гэхээр тэр Япон эхнэрүүд тэр багаас нь заагаад өгсөн тий. Тэгэл тэр яг багнуудаа ингээд тооцоолоо тий. Тэгээ сүүлд нь ингээд хамтдаа хэлтэй ярьдаг шүү дээ. Тийм. Чи нэгэ бичдэг хэлдэг. Тий. Тэгээд тэр чинь бүр ингээд тооцоод өгсдөг байхгүй. Манай чинь тийхгүй шүү дээ. Одоо ингээд л хадталтаа сая ингээд 1070 шиг анхудад ноогдлаа шиг тараалаа шүү дээ тий. Нэг хувьцаанд 94-ийн ноогдлаа шиг тараалаа тийм үү. Яасан? Бүгдөө бид нар бодож байгаа байхгүй. Тодорхой хэмжээнд тэр чинь компанийн нөгөө хувьцааных ноогдлаа шиг орж ирж байгаа. Хүүхдүүдгүй тий. Бүр ингээд томчуулгүй бүгдөө тэр мөнгийг авсан тий. Бараг одоо юу лээ 200 тэрбум гаруй төгрөг тий 200 тэрбум орчим төгрөгийг өнөөдөр ноогдол ашиг бол тарааж өгсөн байхгүй хайц эргээд хөнгө оруулаагүй штэ маш цөөхөн хэмжээний мөнгөнд буцаад энэ хувьцаа бонд руу хөрөнгө оруулсан болохоос биш тий хөрөнгө оруулалтаар орж ирсэн болохоос шинэ зах зээл рүү бусдын бүгдөө хэрэглэн гараа авцсан. Тэгэхээр бид нар юу гэж нэг их нөгөө хэрэглэдэг ард түмэн юм байна. Хоримтлагдаг биш тий. Үнэн одондоо яг нэг тийм ер нь яг Монгол хүн тийм чанар ажиглагддаг штэ. Материаллаг нэг тийм чанар байдаг штэ тий. Хэрэглэхэд идэг. Мөнгөтэй олонтой маш авах гад идэг ч гэдэм үү тий. Одоо нөгөө компани цагаадлуудыг та нар хараад одоо тий. Зөвхөн ингээл жоохон мөнгөтэй олон маш авдаг тий. Уг нь ажилчтайгаа харж үзмээр байгаа байхгүй тий. Тэнд нэг ажилтныхаа цалинг нэмдэг ч юм уу тий. Нөгөө сайн ажилласанд нэг бонус өгчдөг ч юм уу. Тэгэхгүй штэ. Өөрөө том хаусанд амьдрал өөрөө том машин унж тавьгаад багныхаа зээлийг цагтаа төлдөггүй. Тэ тэгсэн мөртөө багныхаа зээлийг төлөхгүй байгаа шүү дээ тэр хүн. Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байгаа шүү дээ. Тэгтээ өөрөө эдлэг яваад байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь юу харуулдаг вэ нөхөр ерөөсөө л санхүүгийн салбар болохгүй байна л гэсэн. Тэгэхээр юу гэхээр цаашдаа бол энэ аюу нарийн болно угаасаа тий яагаад гэвэл амьдрал өөрөө тэрийг шаардаж эхэлж байгаа байхгүй юу тий нөгөө яалтчгүй л сахилга отоо байхгүй болохгүй. Тэгээ өнөөдөр чи нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгал өвдөд байгаа бол тий чи өөр дүүл зээл авч та болчлоо ч гэдэм үү тий чи ажилтныхаа нийгмийн даатгалыг төлөхгүй тий нийгмийн даатгалын шимтгэлийг авах наад хүмүүс чи moo гэж тэнд орч чадахгүй шүү дээ тий нөгөө хамрагдаж чадахгүй шүү дээ ч гэдэм үү тий moo гэж автан ажилтан яах вэ гэхээр эхлээд moo гэж төлөөд үлдсэнийг яг ингээд төлөвлөлөөд ингээд амьдарч бол одоо сурч эхэлж шүү дээ тий тэгэхээр яалтчгүй ингээд амьдрал цаашдаа сургана л да зүгээр нэг юм зорилго тавих хэрэгтэй юм байна санхүүгийн сахилга баттай байхын тулд зорилго аягүй чухал байхгүй тий юунд хүрэх гээд байгаа юм гэдэг зорилго аягүй чухал тий одоо юу гэдэг эцэг эхчүүдийн хувьд юу юм зорилго гэхээр чинь хүүхдийн сургалтын төлбөр байж болно шүү дээ тий тэгвэл би одоо бид нар хэлэх гээд байгаа байхгүй за бонд авах гэхээр ойлгохгүй юм байл хүмүүс тий яах тавах хэрэгтэй гэх тэгвэл одоо бүр ингэ жишээтэй тайлбарлах хэрэгтэй юм байна за та одоо жишээлбэл юу гэдэг нь Америк сургалт хүүхдээ явуулдаггүй тий жилийн төлбөр нь юу одоо нөгөө 16 сая төгрөг гэж бодъё л одоо жилийн төлбөр нь за тэгвэл та 100 сая төгрөг бондонд оруулж байгаа тэгэх бол та нөгөө тий банкнд хадгалвал та нэг одоо нэг 7 болчиход байна шүү дээ хадгаламжийн хэмжээ баг 7-оос 9-ийн хооронд байна шүү дээ тэгэхээр 16% та хүүхдээ бонд авчих юм бол за 100 саяыг оруулах юм бол та жилийн эцэст 16 сая төгрөгийн одоо хүүгийн орлого олох гэдэг та энэнгээрээ нөгөө Америк сургуулийнхаа төлбөрийг төлөх гээд нэшдэг хүүхдүүдийнхаа тий гэвэл ойлгох гээд байгаа байхгүй тий нөгөө тэгэхээр энийг бид нар ч гэсэн одоо олон нийтэд энэ санхүүгийн олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гэж бодож байгаа. Тэрнтэй нас уялдуул тайлбарлах хэрэгтэй юм билээ. Зүгээр л бонд ав гэдэг ах биш.